Сайн байцгаана өрхөмт үзэгчтэй. Танин мэдгүй хэлээрэ өрөөтэй Занга ТV-ийн цоошин дугаар эрхэм үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бидний үйл хэрэг дэмжиж үзэгч та бүхэн лайк, subscribe дарахаа битээ мартаарай. За ингээд энэ удаагийн Монголын түүхийг бидэнд ярьж өгөхөөр бидний одоо ингэж тэр хүмүүс амар комент чад байгаа. Хайрт судлаач бэлгүүн. За судлаач тод миний би энд сууж байна. За танд өглөөний мэнд хүргэе. За өглөөний мэнд хүргэе. Хайрт судлаач энэ чи шүү. Ого та. Чи. За энийг эрхэм үзэгчд бол таныг л гэдэг шүү. Чавааг л гэдэг лээ. Чавааг ирцэнд баярлж илээ. За хоёулаа өмнөх дугаар дээр хуршаахыг эрхлүүлж ягаад. За тэгээд тэр чинь хар хорилоо явуулах хэсгээ шийдээд дуссан шүү дээ. Тэгээд дараа нь өмнөд зүгийн сүн улстай хийх дайн дээр хобилог барьж аваад бүүн авилгал илрээд ч одоо бас л их яггүй юм болцсон юм шиг байгаа. Тий. Энэ дээр нэг асуулт байна. За. Юу гэхээр 10 сар гээд байгаа. Тий. 10 сар одоо хобилоо одоо хичнээн хэрэг хийж амжсан байх уу? Түүхэнд өчснээр 142 хэрэг хийсэн. Энэ нарийн шалгагчд нь орж ирээ 142 хэрэг илрүүлсэн байна. Авилгын, санхүүгийн шамшиг дуусны ч гэдэм юм. Хүн л юм да тий нэг. Тэгээ мань нөхөр чинь архиугаал, арх анхлуулаад жин нэмээ суугаад байдаг. Энэ одоо дайны мөнгөн дээр одоо энэ одоо арай дэндүүд хансгалж дураараа туйлсан л да. Зөв. Одоо аргагүй 10 сар архиугаад найрлсан гэхэр ч тархалгал байх. За энэс дараа ер нь үйл явдлууд. За би бол нөгөө өмнөх дугаар дээр дуусгахдаа одоо баг хобилаа цаазаар ах болчлаа баг. Баг яриа тусгач. За ер нь бол мөнх хаан бол ер нь ийм хэрэг хийсэн хүнийг хинч байсан цаазаар авна. Энд чи хааны байр суурь. Ах トゥ хоёрын асуудал бол өөр хэрэг. Хаан ханхуу хоёрын асуудал болсон одоо. Хар ойр матад мөнх хаан эргэлзээл бодоод байлаа. Хобилаа. Гү чи миний төрсөнд үсттэй. Гү чи багаасаа эрдэм номдод эндүү шамдж исэн. Агуу эцэг. Бас мөн агуу их байлдан дагуулагч өг эцэг хүртэл чамааг агуу хаан болж магадгүй гэж хүртэл үнэлж явсан. Чи одоо яахаараа ингэж төхөрл арилжсан юм шиг ингэж өөрчлөгддөг байна. Ойлгох юм ерөөсөө алга. За биз. Энд чинь маш их мөнгө санхүүгийн дутагдал. Энд чи одоо бүр маш олон асуудалтай. Нэг ерөөсөө сүм улсын эсрэг огт байлдаагүй. Сонсоход согтуу ахт нэг жанжид нь амыг нь авч ягаад хоёрхан хот руу дайрж л өөрийн мэдлэлтэй болгосон юм байлээ. Одоо цаазлчих хэцүү. Гэхдээ цаазлах ёстой байдаг. Ийм хэрэг өдүүлсэн хаанхуу цаазлагдах ёстой байдаг. Цаавц яах вэ? Би одоо яах вэ? Цаавц. Гэтэл хүлээгүй дүү маань улам цаашаага явж л байдаг. Асасинчуудыг сөнөөчөөд одоо цаашаа хөдөлж л байдаг. Гэтэл энэ ховлаа одоо Гүнч одоо нийгэмний хоёр тал шиг хоёр дүү маань яаж авэ? Ариг бүхийг дууд. Ойлголоо хаанта. Хаах дуудав уу? Тэглээ. Наашаасуу. Чиний ховлаа ах чинь маш их хэрэг мандулчиж 142 хэрэг илрүүллээ. Дан авилга, шамшиг дуулалт, мөнгө санхүүгийн дутагдал. Хийдими баахан, зөндөө олон, цаг үрсэн, найр, наадам, зугаа, цингэл, архиталт. Гэтэл яахаа мэдтгүү. Хэцүү юм. Гэхдээ та ахын байрнаас шийдэх үү, хааны байрнаас шийдэх үү гэдгээ өөрөө шийднэ. Чи байсан бол яах вэ? Чи миний оронд байсан бол яах вэ дүү минь? Би хааны байр сууриас сандах байсан. Хаах минь.
Гэхдээ би хаан биш шүү дээ. Та дайн байлдааны цагт ийм болчомгүй юм хийсэн хаан хүү яах ёстой? Зүгээр жирийн жанжид байсан бол, жирийн удирдагчид байсан бол бүгдээрээ цааслагдах байсан. Бүгд толгоогүй болно. Хааны дүү гэсэндээ л ийм давуу ирэх хувлаахт байгаа гэж юу? Бид нар багтаа тоглож өссөн л дөө. Гэхдээ хувлаах бол хаан хүү. Харин та бол хаан эзэн. Та өөрөө шийднэ. Хүлээгүй хахаас харин маш баяртай мэдэрч байхад хувлаахаас дандаа гомдол ирдэг л байсан шүү дээ. Хангалттай зэрэг явуулсан шүү дээ. Хангалттай арын алба явуулсан. Бүх юмар хангаад өгж байхад хувлаах бас арайчтэй л гэж би бодож байна. Ойлголоо. Ариг бөхөө. Гарч болно. Инг сэтгэл жаахан сэргэх хэрэгтэй байна. Би дарсаар сэргээлтэй биш. Их мэрэгний чуулгыг тавл. Яг одоо би тэднүүсийн мэтгэлцээнийг сонсож ухаан санаагаа өөр зүгт хандуулж арай жаахан өөдрөг болмоор байна. Ойлголоо. Хаа. Би одоохондоо болоодох юм. Эх хаа мөнх бүх мэрэгдийг цуглаж мэтгэл цайны тэмцээнэ дахин эхлүүлэхээр зарлаж байна. Ойлголоо. Энэ мэтгэл цайн өнөө орой болно. Эх хааны баруун өмнөд их өргөнд болно. Ойлголоо. Их хаан мэтгэл цайн болж байна. За одоо энэ мэтгэл цайн чи ор шүү. Чи шүү. За одоо ингээ хоорондоо ингээд ярилцж байлаа. Исламын сүмд эх хааны мэтгэл цайн болох ч байна. Энэ бусад шашинтынхныг өрсөлдөхийн тулд хэн гарах вэ? Бид хоёр очие. Та хоёр уу? Тийм ээ. Бусад мөргөлчтэй, бусад мэтгэгчтэй цуг очие. Та хоёр чинь хэн гэлээ? Абдулла Хусейн хоёр. Та хоёр чинь хаанаас ирсэн гэлээ? Меккагаас ирсэн. Бид нар Меккад очиж ариун Мекка хотод дох Каабад очиж мөргөөд ирсэн юм. Тэнд ямар гайхамшиг болсныг бид хоёр нүдээр харсан юм. Тийм учраас бид хоёр очиход буруутахгүй байх. Мэтгэлцээнд ямар ч лсэн энэ удаа исламын шашин ялна. Ойлголоо. Энэ өрийн нэрийг бичих. За ойлголоо. Дандаа буддийн шашныхан ялаад байдаг. Энэ удаа буддийнхнийг давах юм байлгүй. Доорт найдаж байгаа шүү. Итгэлтэй байж болно. Ч одоо энэ дандаа буддизм ялаад байсан юм тий. Мэтгэлцээнд нь ерөнхийдөө буддизм их ялдаг. Би харин энийг таньс асуу гэж бодож байсан. Хин ялаад байдیں۔ Яаж ялаад байдیں бол гээд энэ түрүүн дурдсан Каба гэдэг чинь Мухаммедийн амьдардаг байсан гэр юм биш үлээ шүү дээ. Каба юу? Үгүй чулуу. Тэ нэг хар өнгөтэй л нэг юм дөрвжин чулуу. Тэ. Энэ Меккад байдیں۔ Тэ. Олон жилийн өмнө миний сонссноор сансраас нэг солир бууж ирээд яг Сауди Арабын цөлд унсан. Яг ингээ унахтаа тэнцээ ингээд тэм дөрвжин чулуу л да. Тогтцсон. Сонирхолтой юм нь газраас энэ ширээний дэвт их өндөр. Яг газартаа байдаггүй. Ингээд газар дээр ингээд тулчдаг штэ. Тэгэхээр дэлхийн татах хүчнээс жаахан өөрийгөө тийм том чулуу түлхдэг болол та. Манай гаргийн илмэд биш. Гэтэ миний сонсноор яг Каба очиод үтсэн хүмүүс гоо тэр чин газар дээр байд юм бэлээ мэлээ гэд яриад иж болно. Миний сонсноор шүү. Уншиж судалснаар газраас их хөндөй байдаг. Тэгээ тэрнийг Перс, Дамаск, Туркийн ариун сайхан тэр Мухаммедийн зүнч Мухаммедийн дуртай ногоон өнгөөр сайхан гоё хийсэн имжиж зүүж хийсэн гоё хевсээр ингээд одоо ингээд 18-аад бүрдсэн байдаг. Бас ингээд тэгээд ингээд Каба ин гээд ингээд бүх мөргөлчд, бүх ислам шашинтнууд тийшээ очиж мөрөгдөг. Тойрол яа. Тий, бүх исламчуудаас чиний мөрөөдөл юу вэ гэж асуух юм бол Каба очиж үзхийнсэн гэж хэлдэг.
Тэнгүүт миний одоо уншсанаар нөө тосонд ингээд Мухаммед ингээд байраа бариад гэрээ бариад тэгээд тэр гэрийнх нь тойр нь одоогийн Каба гэдэг байгаа байхгүй юу? Бас яг тийм. Тэгээд тэрийг бас ингээд хүмүүс ирж Мухаммедийн гэрт очиж зарим нь бүр дотор нь орж үзсэн гэдэг юм байна те. Би магадгүй өөр юм та андуурчиж магадгүй бас энийг ахиж судлаад үзье ер нь. Тэгээ манай Каба судлаач нар сайн мэдэх баг. Одоо Каба зүгээр миний унснаар бол тийм байсан шүү. Комментар орж ирэх баг те. За одоо өстө хоёлаа сайхан Кабагийн талаар шүүмжлэх баг. За ямар ч хэлсэн зүгээр яг уншил судалснаар битээр бол очиж үзээгүй. Зөндөө олон хүнээсээс хаашаа очих хөвгт нь яаж чигээд Солонгосч очих гэсэн, Америкч очих гэсэн гэж мөрөөддөг бол бүх ислам шашинтнууд Каба л очих гэсэн гэж ямар ч байсан мөрөөддөг юм. Тэр энэ ариун дагшин газар нь. Тэгэд энийг бол агуу Аллахын одоо юу гэх юм бэ одоо хишиг буянч гэдэг юм уу зүгээр тэгж тайлбарлаад байдгийм бэлээ. Яг нарийн ингээд үцхэд Кабаг бол. За тэгэхээр яаж ин Кабаг очиж үтчээд ирсэн гэсэн хоёр хүн энэ мэтгэлцээнд орохор болсон. 1257 оны 3 дугаар сарын 3 Мөнх хааны их мэтгэлцээний өргөө. За өнөөдөр ертөнцийн үүслийн талаар зөндөө маргасан бол цаашдын амьдрал, аж ахуй, байгаль, оршин байгаа тухай талаар цөмөрөө маргалцгаах болно. За тийм болохоор Буддийн талынхан асуултаа бэлдсэн, Христийн талынхан асуултаа бэлдсэн, мөн Исламын талынхан асуултаа бэлдсэн, Кунзын талынхан, Даогийн талынхан асуултаа бэлдсэн гэж бодож байна. Сайн. Арт цой. Миний дахиад хүлээгээрэй. Алдаж болохгүй шүү. Ойлголоо. Их хаан мөнх орж ирэх гэж байна. Дэлхийг захирч байгаа Монголын их агуу эзэн хаан мөнх залрлаа. Их хаан мөнх том наслах болтугай. Их хаан мөнх том наслах болтугай. За ингээд мөнх орж ирж байна. За их мэрэгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. За мэтгэлцэн эхэл. За хүрээлэн байгаа ах уу? Орших вэ? Байгаль ертөнц гэл одоо ингээд маргаан болж илаа. Мөнх хааны ордны хишигтнүүд. Мөрөлдөө Жинж одоо Мөрөлдөө Баатар. Өнөөдрийн мэтгэлцэн яагаад болж байгаа юм бэ? Ариг бүх эзэл зарласан шүү дээ. Их хааны залгирал зарлаа биз. Гэхдээ мэтгэлцэнд оролцогчдыг ингээ хаажихад шин хүмүүс байна. Наад бол чин дандаа мэтгэлцэнд ялахын тулд мөрөлдөө. Арай илүү эрдэм номтойгоо оруулж ирж л байгаа шүү дээ. Тийм ээ. Гэхдээ чамд нэг мэдрэхдэггүй байна уу? Юу? Над нэг л сон зүүн сон мэдрэгдээд байгаа юм. Их хааныг болж игэл жаахан ойрхон байх хэрэгтэй байна. Гэхдээ бид нар үргэлж ойрхон байдаг үстэй. Тэгтээ энэ удаа илүү. Чи ч н одоо юм болохныг хардас сэрддэг болоо юу? Тэр Исламын талаас оролцож байгаа хүмүүсийг ажиглаж байна уу? Ажиглаж байна. Хэдхэн хоногийн өмнө та бараг удаагүй дээ. Бараг саяхан л болоо биз дээ. 62 асасын мөнх хааныг алах гэж дайрсныг санаж байна. Тэр цагаас хойш Исламын мөргөлчдийг хүртэл хатуу хараа хяналтанд ажиглаж бай гэж их хаан өөрөө тушаал болгосон шүү дээ. Тийм ээ. Исламын мөргөлчдийг сайн ажиглаж. Ер нь мэтгэлцээндээ явж сайн оролцож байвал тэр л үз. Гэхдээ энэ удаа нэг л сонь санагдаад байна надад. Их хаан ч яг суудгараа сууж байна. Би буруу хардаад байгаа юм болов. Мөрөлдөө Баатар. Ямар ч лээсэн. Таны үгийг бодё. Хараа ялтыг улам сайжруулъя. Ойлгомжтой.
Ямар нэг юм болох юм бол хааныг амар хамгаалах ёстой шүү. Тэгнэ. Мэтгэл цанийг хэн. Тайлангуяа. Энэ мөргөлчдийг бас исламын талынхныг сайн ажигла. Тэгэхээр өнөөдөр ахын талаас за тайлбарлах нь. Күнзий талынхан юу гэж тайлбарлах гэж байна? За ингээд одоо мэтгэл цайн болж байна. Абдулла. Энэ удаа болчих. Юу гэсэн үг юм бэ? Их хааны ордны харуулууд дэндүү сайн юм шиг санагдаад байна. Усай. Байнга сайн байдаг шүү дээ. Энэ боломжийг л ашиглая. Дараа тэгээд ямар боломжийг ашиглах юм? Ямар боломж байгаа юм бидэнд? Тиймээд. Харвагч бэлнэ үү? Бэлээ. Харин хайцуулч мөргөлчдийг нэгждгүүл юм байна. Тэр үгэнд энд суучлаа. Ойлгомжтой. Мөрөлдөө атар. Юу болов? Яагаад ч юм бэ тэр хоёр хүн байсыгэд мөн хан руу хараад их юм. Мэтгэлцэн таагарахгүй. Тэр хоёрыг сайн ажиглая л т. Чи итгэлтэй байгаа биз? Итгэлтэй. Мөн хааныг таньдаг юм шиг, гүүч юм шиг нэг л хараад байх юм. Тэр хоёрыг сайн ажиглаарай. Бусдаа мэддэг. Ойлголоо. За энэ security л ажиллаад байгаа бол та. За одоо буддын талынхан хариулна. Дараад нь исламын талынхан хариулах болно. ертөнц бол хоосны чанартай билээ. Тэм учраас дэлхийн ертөнцийг дан ганц ертөнцийн эзэн 7 хоногийн дотор бүтээсэн гэдэгт яас ч итгэхэд хэцүү юм байна. Ийм агуу ертөнцийг 7 хоногийн дотор бүтээнэ гэдэг бол энэ үнэхээр тийм агуу бурхан уу? Эсвэл чи санаанаасаа зохиож байгаа юу? Үгүй ээ. Жинхэнэ ертөнцийн эзэн 7 хоногийн дотор бүтээсэн. Тэгэхээр ямар агуу ертөнцийн эзэн өөрөө ямар агуу гэдг нь чи ирэх биш ойлгож байгаа биз? Харин хоосны чанар гэж байгаа бол юу гэсэн үг юм бэ? Энийг чи яаж батлах юм? Бүх юм хоосноос үүсэж байгаа. Хоосны чанартай. Бид нар энэ замбуулан их хорвоод бүгдээрээ л хумхын тоос мэт байдаг гэж агуу гэгэрсэн буддаа хэлсэн билээ. Тийм учраас би танаа тал дээр энэ няцаалтыг өгж байна. Буддийн талд нэг оноо тавиарай. За яа ингэж мэтгэлцсэн юм болж байна. Исламын тал. За босъё. Авгаа их Аллах бурхан ертөнцийг бүтээсэн. Тэр Аллах ч тэгээд яг харсан уу? Аллахыг харсан уу гэж бити асуу. Төсөөлж болохгүй. Аллах тийм байдгийн болов ийм байдгийн болов гэж төсөөлөхийг хараам. Хориглдог, цээртэй. Агуу бурхан бидний санаанд байдгүй учраас, багтаж чадахгүй учраас төсөөлж болдгүй маа. Харин их зүнч Мухаммед агуу Аллах Тэнгэрийн сургаалыг хүн төрлөختөнд айлтгата бүгдийг энэрэнгүү нэгүүлсэнгүү хүмүүлдэг байгаасаа гэж айлдж байсан юм а. Тийм учраас өнөөдөр энэ ертөнцид энэрэнгүү нэгүүлсэнгүү бус байдал зөндөө байна. Танаа исламын шашинтай халиф султанууд чинь энийг хийгээд байгаа биз дээ. Энэ асуултыг няцаалаа. Яагаад гэвэл энэ бол улс төртэй холбоотой. Төртэй холбоотой асуудал гарсан байна. Зөв. Энийг няцаа. За яг юм болж илаа. Бид няцаагдаж болноо. Гэхдээ зорилгоосоо хязгаарч няцаагдахгүй. Ямар зорилго? Агуу имамын тушаалыг биелүүлэх. Яг мөн хаан руу шидэж байгаа байхгүй. Мөн хаан ч ингээд хараа сууж ирсэн аа. Болтчихж байгаа. Энэ бас хуучин бууны хуурхай. Исмаилитийн хүн байна. Наад хоёроо бариад ав. Гүнгот яг ханцуугаа шамллаа. Нөгөө хутгаа шидэж байгаа. Нөгөө 2 3 хүн оногдно. Сэлмээ гаргана. За яг нөгөөтг чинь яаж ин. Хусайн хин хоёр, Абдулла хоёр. Хуршаах мандтугай гэж хэлээд мөн хаан руу дайрч байгаа. Яг тэгэхэд одоо 2 3 хишгтэн байлдаад эн чинь мэтгэлцээ шүү дээ гэд хүмүүс ингээд мэрэгд босоод айгаа зүхтаагаад гараад үүмэлдэн болоод за яг эднүсийг 10 цэрэг бараг 11 12 цэрэг нэмээд бүслээд
байлдаад мөн хаан руу ингээд дөхөөд эхэлсэн. Тэнгут мөн хаан аль наад хоёроо хоёулынгийн амьдаар нь бариарай. Эдгээр ч амьдаараа барихдаггүй шүү дээ. Тэгвэл хоёулынгийн амьдаар нь барихыг хичээ. За ингээд байлдаад хоёулаа яг мөн хаан руу дөхөж ирж байгаа байхгүй. Байлдаад тэгж байгаа л шууд хажуугаасаа цавчуулаад газар очоод тэгээд өвдөглөөд сэлмэн дээрээ ингээд тулгаад өмдөсөн. Та хоёр мөргөлчд биш юм байна. Та хоёр Исмаилитийн хүн байна. Танаа Исмаилитийн хуршаах чинь сүнсэн. Тийм болохоор та хоёр ингэж тэмцэх шаардлага байна. Хуршаах амьд байгаа цагт хизээч мөхгүй. Хуршаах мөнх амьд байх болно. Та хоёр хизээнээс энэ чи хурж ирсэн. Бид хэлэхгүй. Аль нилээн дээрээс чамааг ажигласан. Энэ хоёрыг яах вэ? Хороо. Хааны тушаалаар хороо. Таллаас нь жаттай зэрэгүүд. Хоёлынгийн дүрж байгаа байхгүй. Исмаилитийн хүмүүс. Чи юу болж байна? Исмаилитуудыг хүлээгүү дарцсан биз дээ. Дарсан гэсэн мэдээ ирсэн шүү дээ. Яахаараа нааш ярьдаг байна. Эсвэл өмнө ирчээд эдгээр ч аяг бол 64-лээ байжгаад 28 үлдсэн болов. Тийм ч үж болно. Хуршаахын тушаалыг биелүүлэх гэж эцсийн хүртэл биелүүлэх гэж оролдож байгаа хоёр байсан бол л та. Ямар ч үж болно. Тэр хүлээгүй яахаараа Исмаилитыг дарсан гэчээд нааша Исмаилитуудыг гаргадаг байна. Хашашинуудыг дарсан гэвстэй. Багдад болон одоо хүлээгүй Перс болон Хорсаны нутаг. Тэгээд Селжукийн нутагт байгаа Исмаилитуудын үрийг дарахаар явсан. Харин Багдад Дамаскт байгаа. Тийм болохоор зэрэг хүлээгүй ханхүү. Бусад өрүүдийг нь бүр мөсөн дуусгасан гэсэн мэдээгээ өгөөгүй. Зөвхөн Аламут бүрэгдийн үрийг л сөнөөсөн гэсэн мэдээ ирсэн. Мэтгэл цайныг тараа. Нэг сэтгэл сэргээ гэж байдчихдаг. Исмаилитууд намайг алах гэж оролдож байгаа ч гэжтэй. Гэтэл хувлаач гэсэн асуудал үүсгэсэн байна. Одоо яах вэ? Би ч зөвхөрөнгөө барж шүү. Хааны зөвхөрлийг бардаг. Хэцүү юм. Хувлаа хаан уу? Хувлаа 20-нд байгаа шүү дээ. Хамгаалтыг дахин чангадаг. Тэгээд хувлааг над дээр хайдар. Ойлголоо. Их хаан чамааг авчир гэж хэлж байна. Ойлголоо. За хувлаа. Би чамааг яах вэ? Төрсөн дүүгээ гэж бодох хэцүү. Буруу зүйл хийсэн ханхуу гэж бодох ч бас хэцүү. Ах минь. Би өөрийгөө таны өршөөл даатгая. Би өөрийнхөө хийсэн алдаа болгондоо буруугаа хүлээж гэмшиж байна. Намайг цаазлуул таны л таалал. Харин өгөө химээвээс би сүн улсын дайнд оройлон явъя. Чи над байгаа байдлаа нэг хардаг болоосаа дүү. Хэрээсээ идэртэл чи нэмэх гэж шүү дээ чи.
Чи маш их арх уусаар байгаад ухаан санаа чин болонготч царай зүс чин ч гэсэн гундсан байна. За яах. Чи миний итгэлийг хөсөрдүүллээ. Миний найдварыг хөсөрдүүллээ. Төрсөн дүү минь гэж бодоод би чамааг энэ удаа оршөөе. Тэгтээ энэ удаа дахиад гэж байхгүй. Явж чи усанд орж өөрийгөө нэг жаахан цэвэрхэн болгоодох. Арай илүү бусдаасаа илүү цэвэрчний юм бол дүү минь байсан юм. Чи бүр нүднээс гартлаа. Өөрчлөгдөж. Эндээс гар. Би чамайг өршөөсөн. Хаантаа. Тэгэд одоо хувлаг өршөөлөө гэж бодъё. Одоо сүнсийн үйл ажиллагааг уран хатаа жанжинд даатах уу? Би ч зөвхөрөнгө бараал байна. Уран хатаа жанжинд даатахаас. Тэгтээ би яад юм бэлээ. Энийг залхийг дагуулж яваад хажуудаа чирж авчирч яагаад байлдд юм бэлүү? Би өөрөө сүн усыг номхдогдогч юм билүү гэж бодчихлаа. Та явал хар хорон эзгүүрнэ. Их хаан их өргөөндөө байх ёстой шүү дээ. Эсвэл дүүг ариг бөхөө явуулах юм уу? Дайчин залуу шүү дээ. Бодчихлаа. Яад юм бэлээ. Яах вэ биз? Яах вэ? Ийхүү мөнх бодлоо. Монголын эзэнт гүрэн өрн зүгийн хязгаар хүлээгүүгийн хуар 3 дугаар сар би нэг хүнийг олсон. Мянганы ноён. Гэхдээ мянганы ноёдууд одоогор бидэнд хэрэгтэй шүү дээ. Хаан хүлээгүй. Хүлээгүй эзэнтэй. За ойлголоо. Тэгвэл 100-ын дарга нэг хүн байна. Олон жил 100-ын дарга хийсэн. Надад тэр хүнийг би нилээн дээрээс ажигласан. Байжуугийн олон жилийн өмнө байжуутай мөр зэрэгцэн байлдахдаа 10-ын даргаас ихсэн. Тэр бол хуршаахта жаахан нас ойролцоо бөгөөд нас харж байгаа Ахмад. Хуршаахыг 51-тэй байсан. Үгүй, хуршаах бол яг 41-тэй байсан. Хідэн ч настай байсан сонгогдсон л эдгээр уулын үгэн гэж дууддаг байсан гэсэн тийм түүхэн материал байна. За ямар ч байсан энэ Рухаддин Ибн Мухаммед Ибн Саба хуршаах бол 41-42 орчим настай байсан болоо да гэж бас тэмдэглэгдсэн байна. Хуршаахаас насаар 10 ах гэдэг чинь их туршлагатай 100-ын дарга болж таарлаа. Тэр хүн бол нэг 100-ын дарга байна. Энэ бол байжуугийн хүрээнд байдаг. Би тэр хүнтэй уулзмаар. Хэн юм бэ? Арилдаа. Арилдаа үгнийг аваад. Ойлголоо. Арилдаагийн 100-ын даргын өргөө. Хаан хүү хүлээгүү дуудаж байна. Ойлголоо. Хүлээгүүгийн асар. Хаан хүү дуудуулсан уу? Тэгсэн. Би чамайг дуудуулсан. Чи энэ шинээр сонгогдсон залуу хуршаахаас насаар 10 ах. Арай илүү туршлагатай олон жил байлцсан. Тийм болохоор зэрэг би чамд маш чухал тусгай даалгавар өгмөр байна. Чи биелүүлэх үү? Ямар ч даалгавар өгсөн би биелүүлэх болно. Тушаалал буулга. Хаан хүү. Та өөрийнхөө 100-ыг удирдаад
хуршаахыг хар хором төрөж өгөх хэрэгтэй байна. Их хаан мөнх энэ хүнийг байцааж нарийн арга барил өөрийнх нь сүлжээ үйл ажиллагааг нь асуугаад мэдээд авбал тэрл биз. Цааслах тушаал өгвөл тэрл биз. Би өөрийн бээр хүргэж өгмөр байвч би Багдад явах. Маш чухал даалгавар надад байна. Тэгэхээр чиний зуутад би хуршаахыг даатгая. Чи хуршаахыг хар хоримдоо очиж өгнө. Ойлголоо. Хаан хүү хүлээгүй. Гэхдээ нэг юм байна. Хэдийгээр хуршаах бидэрт баригдсан боловч наадхыг чинь туслахууд энэ тэнд бас байгаа. Амьд л байгаа. Наадхыг чинь суллуулахын тулд чиний замыг отч чиний замаас дайрна. Харин хуршаахыг ямар ч л байсан ямар замаар авч явах өөрөө шийдээрэй. Энэ бол одоо чиний асуудал болсон. Баригдахгүй замаар явах уу? Торгоны замаар дагуулж явах уу? Энэ одоо зөвхөн чиний асуудал. Ямар ч л байсан чи замд наадвал чинь хүмүүс ирнэ. Наадхыг чинь суллах гэж. Ямар ч лсэн хуршаахыг амьдаар нь битий. Өөрийнх нь дайчдад нь өгөөрэй. Бүх юм болохоо болсон цагт хуршаахыг ална шүү. Уул амьдаар нь хар орондоо очиж хэвээр байна. Чи чадах уу? Чадна. Хүлээгүй эзэнтэй. Тэгвэл та энэ нэр үндтэй даалгаврыг ав. Би өөрийн хамгаад арчи. Үнийг ав. Ойлголоо. Ямар замаар авч явахаа өөрөө мэдэрэй. Наадхыг чинь туслахуд хасаасынуд замаас чинь дайрнаа. Тэгтээ чи тань шиг туршлагатай хүн л. Харилда. Би танд итгэж байна. Тань шиг туршлагатай хүн л авч явж байна. Ойлголоо. Хаан хүлээгүй. Би авч явна. Сайн байна. Би маргааш Багдад руу хөдлөнө. Сэлжүкийн газар нутаг дээр очиж байгаад Багдад хотыг араас нь мөн баруун хойноос нь зүүн хойноос нь мөн зүүн талаас нь бүслэх байх. Тэм учраас намайг маргааш хөдлөхөд чи натгаа аваад яваарай. Рухад динийг сайн харгалц. Ойлголоо. За, хүлээгүй тушаалаа өглөө. Одоо ингээд хуршаахыг бол үндсэндээ хар хорин лаваа явахар боллоо штэ. Тий. 1257 оны 3 дугаар сар хаан хүү хүлээгүйгийн тушаалаар хуршаахыг одлогдсон хуршаахыг хар хорин руу явуулахар болжээ. За, арилдаа ах минь. Танд амжилт хүсье. Ойлголоо. Цэргүүд Багдад руу хөдлөе. За ингээд хүлээгүй их цэрэг явлаа. Арилдаагийн зууд. Хуршаахыг тэгээд бид хөргөж өгөх болж таарлаа. Бидний зуутад энэ даалгавар ирлээ. Тэглээ. Бид нар торгоны замаар явбал баригдана. Наадхиж хашин шинүүд амьд үлдсэн хэдэн хашин шинүүд суллах гэж оролдоно. Ямар ч байсан эргээд хашин шинийхэн гарт нөхгүй байх хэрэгтэй. Уугрын арвтыг авъя. Ойлголоо. За эн чин уугрын арвт. За тэгээд одоо төргийн арвт ч гэдэм үү. Ингээд тэдний арвт гэж байгаа 100-ын дарганыг Монгол байх жишээтэй ч юм уу. 100-10 хувааж гэсэн үг үү? Тий. 100-ын дарга гэдэг чинь одоо тийм. Эсвэл 10-ын дарганыг монгол ч юм уу. 100-ын дарганыг монголч гэдэг юм уу тийм юм болтой. Нэг монголч нь өөрөө цэрэг иргэний ардчилтай болохоор зэрэг үндэстэн болохноос цэрэг илсүүлсэн төргийн арвт. Тийм ээ. За уугрын арвт, 8-ын арвт, тийм ээ. За тэрний арвт ч гэдэг юм уу ингээд арвтаар авч явж байгаа шүү дээ. Тэгэл за одоо нэг ерөнхий захирагч нэг тийм байдаг байх жишээтэй ч юм.
Надад уйгрын арав хэрэгтэй байна. Манай зуутаас ойлголоо. Та нар хуршаахын нэг дээлийг өмс. За хуршаах чинь бас их тансаг хүн байгаа шүү дээ. Адилхан хуршаахтаа толгоогоо ороо. Зүйтэй. 10 яг ийм тэрэг надад одоо 8 юм уу хэрэгтэй л байна да. Тэгвэл хий л да. Тэгвэл урлаач харавт энийг хий. За бас нэг дотроо ч урлаач юм зүм зэвсэг морин тэрэгч гэдэг юм хийдэг хүмүүс нь байгаа шүү дээ. Дарахны дотроо зэр зэвсгээ хийдэг ч дотроо ангилагдсан л байдаг л да. Энэ арвтуудаараа гэдэг. За яг адилхан тэрэг хийсэн. За ингээд яаж ийн? 9 ширхэг Хуурамч хуршаах хийж байгаа байхгүй. 10 дахь жинхэнэ хуршаах. Ойлгож байна уу? Тэгэхээр ард хуурамч хуршаах хийчихсэн зэрэг ард нь 90 зэрэг үлднэ дээ. 10 10-аараа ингээ хуваагдаж байгаа. Хуршаахыг хамгаалж ин хүргэж өгнө гэдэг. За чи кивирусийн чиглэлээр ингэж яв. Танаа аравт. Харин танаа аравт энтгийн чиглэсэн торгоны замаар явна. Танаа аравт памирыг чиглэсэн торгоны замаар. Танаа аравт сун усыг чиглэсэн торгоны замаар. Танаа аравт гэд ингээд ангилж байгаа юм. Одоо төөрөлдүүлэх гэдэг юм л та. Төөрөлдүүлэх гэдэг. Замаас нөгөө амьд үлдсэн мэрсэр баригдаагүй хашин шинүүд яачиж магадгүй. За харин ямар ч лсэн жинхэнэ хуршаахыг манай арвт авч явна. Хэрвээ альва хуршаах, хуурамч хуршаахын талынхан алагдаад байх юм бол ямар нэгэн аргаар бусдад заавал мэдээ өгнө шүү. Хэн нэг нь яаж игээд нэгэн ч гэсэн амьд үлдэхийг хичээгээрэй. Энэ бол хүлээгүй эзний даалгавар. Их хаанд заавал аваачиж өгөх ёстой. Хамгийн чухал даалгавар. Энэ даалгаврыг одоо биелүүлэхэд бэлэн үү? Билээ. 100-ын жанжаа. Сайн байна. Хуршаахыг хаваад ирдэ. Наад хаваад ир. Тэр модноос ос уятах та. Дүүжлүүрийн ос бэлд. Хүзүнд нь угал. Та нар намайг хар хорин аваач өгсдөө лалах гэж байгаа юм уу? Чамайг яах нь миний дуруулсан. Чиний амнаас хувь заяаг миний гарт даатгсан шүү дээ. Хаан хүлээгүй бол. Сэлмэ газар зоодоо. За ингээс хэлм зоолоо. Наад сэлмнийхаа ишин дэрэг шиг. За. Асыг тат. Гарын үлцэн ардна. Ингээд яг сэлмний ишин дээр гიშгцэн ингээд хөдлөд хариугүй унах гад унчгал юм бол яах вэ? Дүүжлэгдэнэ. Сэлмийг тушаатах. Ойлголоо. Гэл яг харваад сэлмний ишиг нь сумны юугаар тушчиж байгаа. Ямар аймаа. Чи буруу санаа өөрлөхгүй гэвэл бид нар чамайг хар оромд аваачиж өгье. Чиний хүссэн ёсоор. Эсбөгөөс би чамайг энд чинь дүүжилж хайчаад хар хоромд өөрөө очиод замдаа хуршаах буруу санаа өөрлөсөн учраас хүлээгүй эзний зарилгаар алхаас өөр арга байхгүй байсан гэж хэлээд би амиа аваад гарч чадна. Чи буруу санаа өөрлөж байгаа юм шүүз? Үгүй ээ. Ерөөсөө үгүй. Чамайг хинглээ. Хөөш, би чамаас 10 насаар ах шүү. Мөн нусгаа банд минь. Би тэгтээ 41-тэй шүү. Би 51-тэй. Яасан? Та нарт агмадаа хүндэлдэг ёс заншил байдаг үсттэй. Чиний цэргүүдл чамайг уулын өвгөн минь агуу өдөрдөгч минь гэж хүндэлдэг юм багоц. Би ямар чиний цэрэг юм уу? За.
Таны хэн гэлээ? Би нэрээ ганц л хэлье. Намайг арилдаа гэдэг. Чамайг хар хором руу аваач өгнө. Чи хэрвээ буруу бодолтой байх юм бол чамайг энд чинь ална. Надад ямар ч буруу бодол байхгүй. Тэгвэл чиний баригдаагүй дайчид чинь чамтай холбоо тогтоох гэж оролдвол чи яах вэ? Чи харин холбоо тогтоолохгүй чадах юм уу? Чадлаараа хичээнэ. Чи хичээх юм бол би яаж холбоо тогтоох юм? За. Чи энэ жууцсан дотор явна. Сүүх тэрэгэн дотор явна. Зөвхөн бийцэх зөвшөөрөл аваад гарч болно. Бусдууд чамайг аваад явна мэдөө. Чи ямарваа нэгэн тэмдэг. Ямарваа нэгэн мэдээ үлдээгээд үзээрэй. Би чамайг тэр дорн толгоо гэж аав шүү. Чи ойлгож байна уу? Тад над олсоо. Янгад эхэлж. Ойлгосон. Олсын сулал. Сумнууд аваадах. За, эзэнтэй. Сум аваад олсын суллаад болгож байгаа. Одоо энэ сүх тэрэг дотор явцгаая. Уршаахыг аваад хар хорин руу. За 10 салсан. За ингээ 10 салаад ингээд явлаа. Нөгөөдөл нь хуурамч. Тийм биз? 10-ын дараа нь Монгол байгаа шүү дээ. 9 уугар цэрэг тавьчихж байгаа байхгүй юу? А жинхэнэ уршаах нь яг 10 дахь нь болоод явж байгаа. За ингээд яаж ийн? Нөгөө нэг тэргийг 10 цэрэг хамгаалаад, нөгөө тэргийг 10 цэрэг хамгаалаад, нөгөө тэргийг 10 цэрэг хамгаалаад ингээд 9 цэрэг яг ингээд хөдөлсөн байна. Каспитийн гисэн өмнөд дэргийн ойролцоох хадасга. Тэсэрэ чирэрэ. Алуу 3-4 цавчулчаад үхэдгүү бас чиччон юм аа. Одоохоо бити зүгээр яраглаад бай чи. Дугаа бай. Одоохоо над шархиж оёотгоо. Хутаг улаасгаж байгаа. Бас л ангаас нь шарахтай шүү. Зүгээр амьд ч хөрөхгүй. Дугаа байл да чи. Алуу инаа чамаг. Майны ими хандуугаадах. Чи чинь таньдаг хүн байх чинь. Чи одоо намайг танив уу? Чамайг идгэх гэж чадлаараа зовлоо шүү дээ. Чи ч бас монголчуудаа эцээ хүртэл байлдаад 4 цавчуулаад 5 дахьтаа зүсгүүлээр газар очдөг. Тэгэхэд үхчлээ гэж бодсож өгөхгүй юм а чи. Чи яахаарахгүй мундаг хүн байна да. Чамайг би нилээн дээрээс үнэлсэн юм шүү. Чи намайг аврал гэж би итгэжсэн юм. Одоо битээ олон юм яриа. Бие тэнхрүүлгээ бодохгүй шмаа. Монголчууд намайг би бол монголчуудаа эцээ хөтлөө байлдаад за одоо чимээгүй бол Сахир хуршаах эзэн аав байна. Хуршаах эзэн үү? Монголчуудад онцлогдсон байгаа. Хүлээгүй хаан хүү олзолцсон. Тэгжил таараа. Хаан эзнээ яаж аврах вэ? Өөрийнхөө имамыг яаж аврах вэ? Өөрсдийнхөө эзнийг за эхлээд одоо бодолцох хэрэгтэй. Маргааш гэхэд за нэг 2-3 хоноод чиний бие чинь тийхэр чинь тэр үед би бүх залуусаа дуудсан байгаа. Бүх хар бүрэгдүүдийг энчээ нисэж ирж буу газар тгсэн тушаалгдсан байгаа. Ойлголоо. 3 хоног бие ботхоо. Сайн бодоорой. Чи 3 хоногийн дараа тийхэрсэн байхгүй бол би өөрийн гараар чамд хортой шичлэр утга зоош. Кошман. Чи ийм амархан өгч хүн биш. Захир эзэнтэй. Яах вэ? Харин ээ. За ямар ч лсэн. Залуусаа дуудъя. Мэдээ өгсөн. Өгсөн. За.
3 хоногийн дараа ичээ товсон цагтаа биз. Тийм. Кушман 3 хоногийн дараа сэрэгчнээ. Ин чинь ёстой нэрэ. Чон шиг би яатай. Айх тэр хүн байгаа юм. Зүгээр Кушман удирцсан хамаагүй дээр үсттэй. Тэр ч үнэлтэй. Алив нэгэн загас хүрээтэх. Эсвэл хоол унд нэг хийх юм байна уу? Ойлголоо. Загас тэгээд дэдгий. Тэгээд чин тэнгисээс загас барихтад бас хэцүүлтэй. Ямар нэгэн байдлаар ан хий. Буух ч юм уу? Гөрөөс ч юм уу? Агна. Шиншил уулах хэрэгтэй байна. 3 хоногийн дараа нөмрөхтөө мортнууд тэр хавцлын хажууд хурж ирлээ. Хар бүргэд анд гарсан. Анд гараад чоныг барьсан. Салам алейкум садики. Одоо Аллах Тэнгэрийн мэндийг уламжлая анд нөхдөө. Салам алейкум. Захир дуудулв тэгсэн. Та нусыг дуудулсан. Кушман эзнийг арай гэж нэг амьд гарлаа. Төрүүлгөө хараад үхчихсэн хэвтчин гэж бүр сандарлаа. Тэгэд монголчууд яваад өгсөний дараа чагансан чинь наадах чи амьсгаатай байна. Ашгүй наадахыг чинь хард амхны хандаар идгээж байна. Одоо ч өндийцөө 3 хоногийн өмнө шархыг ноёсон юм. Одоо наадах чинь дажиг болсон. Тэгэд 3 хоног тэгээ дараалан унтчих байгаа юм уу? Мөн сайхан унтчих шивдэ. Хизээ 3 хоног дараалан унтчихсэн юм. Аль хэдийн үхчихсэн юм биш үү? Аллахын өмнө очсон. Мөнхийн деважинд очоо биз? Үгүй. Кушмаач тийм амархан өгөхгүй. Ах дүүс минь. За ялуу. Хоол идцгээ. Кушманд бас нэг анги мах өгсөн юм. Сайхан шиншил угаад надад ч босоод ирсэн байгаа. Одоо тэнхэрнэ үз. Кушман эзэнтэн. Кушман эзэнтэн. Захир. Миний амийг авсанд баярлалаа. Бидний бүрэгдийн үрийг газар тань тэгшилж сөнөөсөн байлаа. Одоо цорын ганц найдвар бол Багдад болон Дамаскт байгаа бидний ахын дүүс. Гэхдээ тэд нэр хүлээгүй. Замдан саад болно. Арай гэж бултаж чүүч айтайл ирлээ. Дуудлагаар ч нэрсэн шүү. Би Мосулаас ирсэн. Би Галаны их улсаас ирлээ. Харин би ч гэсэн Багдадын ойролцоо ирлээ. Намайг дуудсан биз дээ. Кушман эзэнтэй. Бидний агуу их баялаг алттай агууг бүгднгийн дээрэмдсэн. Тэгээд үзэсгэлэнтэй сайхан залуухан онгон охтыг бүгднгийн аваа яваад гисэн. За энэ ч яах вэ? Харин ашгүй нууцсан байсан зарим хашишууд энэ ч байна. Цөмөрөө хуваагаад тэнцүү хуваагаад авчи. Агуу хуршаах яасан бэ? Үхсэн үү? Үхээгүй. Туршуулын мэдээгээр түүнийг хар ойрн руу аваад явж байгаа. Тэгвэл түүнийг суллах ёстой юм байна. Ямар ч лсэн хуршаах маань амьд байгаа цагт хуршаагаа бид нар сулсны дараа дахиад хаанигтай газар хар бүрэгдийн үрээ барьж болох юм байна. Тэр цагт монголчуудаас өшөөг авч л тараа. За. Эхлээд хуршаагаа сулчих л да. Хаашаа аваад явсан гэлээ? Хар ойрн руу. Тэгээд биднүсийг мэдсэн юм шиг 10 хуурамч хуршаах хийгээд явсан. 9 хуурамч шүү. Нэг нь л бидний эзэн байгаа. Аль замаар явцгаасан юм. Нэг нь энэ замаар яваад нөгөөх нь юм ингээд 10 салсан ийм зам байгаа. Шилдэг 10 цариг хамгаалж байгаа юм байлаа. За. Бид нар хідүүлээ. Бид нар одоо Кушман эзэнтэн таныг оруулаад бид нар 48 мөл байгаа. Ойлгомжтой. За. Тийм болохоор зэрэг бид нэр одоо 10 хуваагдахантай. Үгүй. Бид нар дэндүү цөөд нь штэ. Тэгвэл ойролцоо байгаа байдлаасаа ямар ч байсан мэдээ авцгаах хэрэгтэй. 8 хуваагт. Ойлголоо. Тэгэхээр 4 хуршаах дараад нь асуудлыг шийднэ гэсэн үг үү? Бид нар ихлээр 6-гийн хойноос явъя. Тэр 6 хуурамч байгаа болвол зургуулангийн алъя. Харин 4-ийг нь заалттай бид нар гүйцэнэ. Амархнаар нь гэж бодоод торгоны замаар явсныг нь барих уу? Торгоны замаар тэнийг юм шиг явахгүй л дээ. Явж болно.
Олон хөлийн дууд яах чинь билээ гэд харин ч санаа амар явах юм биш үү? Ямар ч лсэн сэжигтэй. Ямар ч лсэн эхний 6-гийн учрыг олъё. Дараагийнх нь 4-ийг учрыг олоод бид нар дараад нь хуурамчийг нь алаад дараагийнх нь 4 рүү бид нар 4 хаагадаад явсан чи яадгийг. Ойлгомжтой. Зэр зэвсгүүд бэлнэ үү? Билээ. Хашин шудраад эм дайрналт авааж авсан уу? Авсан. Ойлгомжтой. Хар хором хүрэхээс өмнө хуршаах эзнээс боллоо. Захир чи өмзүг яг энэ хэсгэрнэ. Хараад явна шүү. Тийм болохоор зэрэг энэ 8 цэрэг энд хуршаах руу, энэ 8 цэрэг энэ морин тэрэг суух тэрэг рүү, энэ 8 цэрэг энэ ингээд бид нар ингээд явна. Идэрт ямар ч байсан мэдэгдүүлж болохгүй. Хар хором хүрэхээс өмнө цөмөрөө эзэн аврах хэрэгтэй. Тэглээ. Одоо бидний цаг алгаа. Мориндоо бортцгоо. Эзнээс боллоо. Бүгдээрэнд ч амжилт хүсье. Бүгдээрэнд ч амжилт хүсье. Аллах акбар. Аллах акбар. Мухаммед Расулла. Мухаммед Расулла. Машаллах. Аллах талархъя. Машаллах. Аллах талархъя. Заахан дүүсэ. Эцтэй өөрсдийнхөө эзнийг заавал суллаа шүү. Бидний суллах гэж ирнэ гэдгийг эзэн мэдж байгаа. Хөргөж өгж байгаа монголчууд нь ч мэдж байгаа шүү. Тэр ч тодорхой. Болгоомжтой бай. Үхчихгүй хичээцгээгээрэй. Үхэж гай болцгоо та нар. Бидэнд нэг хүн ч гэсэн хэрэгтэй байгаа шүү. Сир Дамаскт байгаа ах дүүстэйгээ одоо бид нар холбож чадахгүй. Яасан ч чадахгүй. Хүлээгүүгийн хэцэргээ тэд нар наашаа нэвтэлж олж ирч чадахгүй. Бид байгаагаараа л байгаа хүчээрээ л хуваагдана. Явцгаая. Явцгаая. Яа. За ингэж 8 талаас нөгөө хуваагдаад ингэж Хуршахаараас. За ингээд яг хуршахыг яг одоо яг авч чадахгүй юу гэдгийг үзчихсэн маань дараагийн дугаараас үзхийг хүсэх юм бол бидний нэвтрүүлгийг дэмжиж лайк, subscribe дарах манайхан битээ мартаарай. За ингээд энэ удаагийн дугаарыг энд хүрээд төр завсарлаад дараагийн дугаараар эргүү уулзлаа. Баяртай.